Тань сайн уу? Аа би сайн өнөөдөр хашийн мэдэн болохгүй. Өнөөдөр ямар цэцэг вэ гэхээр би та цэцэг амснаар Америкт ирсэн байгаа. Америкийн Денвер гэдэг мужид жоохон орлоо 7% гэдэг нэг юм усан сангийн юм байт юм. Тэгээд энэ газар хоо та цэцэгээ гоё сонирхож үзүүр хамгийн гоё юм байх болно. Тэгээд өнөөдрийн цэцэг юу вэ гэхээр та цэцэгээ гоё ингээд аялын бэлтгэх хийж байгаа. Тэгээ аялын бэлтгэх болохоор нөгөө та тэгээ олон зүйлсээр уулзсан. Тэгээд орой өнөө маргаашнаас ихтэй нөгөө хоол хүнсүүдээр оноод өгнө явах байгаа. Тэгээд намайг хүнд өрөөж ингэжтэй одоорой би болохоор яг нөгөө Америкт анх удаа ирсэн болохоор ингээд та тэгээ нөгөө хуваалцах энэ бүгдийг хийж байгаа. Тэгээд та маань авах хэмжээрээ. Тэгээд миний эхийн болохоор ийм усан сан байгаа. Тэгээд усан сан болохоор 2.5 метрээс ийм орсдог. Тэгээд олон төрлийн ийм дээгүүр ийм шат маттай болохоор амар юу эсэйгүйсэн. Тэгээд би таалтайг үзүүлээд ийм юу болсон ба тэгээд Жоржд аймаг ирдэг. Жорждын юу болохоор ийм Америкийн тог мохтой тэгээд Солонгосын тог, Японы тог гээд олон нөгөө тог тогтой болохоор таалтайг ингээд сонирхож байгаа. Тэгээд энэ нөгөө Жоржд аймаг ирдэг болохоор таалтайг бүгднийг нь уулзж байгаа таатай. Тэгээд таад маань таадтай олон зүйл үзэх болохоор таад маань лайк дараад subscribe дараад коммент хийгээрэй. Тэгээд таад маань намайг гэсэн дэмжээрэй. Тэгээд таадтай хайртай шүү. Таадтай хайртай шүү. За би очисон өдрөө буух харсан. Тэгээд бүгний зургаар аим гоёсэн. Тэгээд тарах чив лайк дараарай. Ийм газар ирсэн байгаа. Тэгээд энэ болохоор нуурын ирэг дээрх Америкийн нөгөө хамгийн том хот болох нөгөө юу байгаа. Усан оргил нөгөө бүхээ ийм том хотуудын нэг. Тэгээд энэ газарт ахаа ингэж битүү аймаад битүү шидмөө сургадаг. Тэгээд энэ газартайгаа хуваалцсан датагаа. Тэгээд дараагийн бичлэг болохоор нөгөө зоо парк байгаа. Тэгээд тэнд дууссан. Тэгээд таач маань наваг дагаа. Тэгээд сайн нөгөө доор идэг тэр хүрээдээс юм байт юм бэ. Тэгээд ийм олон зүйлүүд байт юм байна. Энэ гоё юм байна. Энэ гоё юм байна. Тэгээд ийм зүйлүүд аим гоё юм байна. Энэ аяг аим гоё юм байна. Гэхдээ олон тэмний аяг тэгээд ийм олон зөөрнүүд тэгээд ийм мод юм байна. Тэгээд энэ яг Колорадо гэсэн нөгөө мужи нөгөө усан нөгөө цагс юу одоо нөгөө юу ч магадгүй нөгөө загсны нөгөө аквариумын дэлгүүрийн нөгөө ч магадгүй тэгээд ийм байт юм байна. За тэгээд та бүгдтэйгээ сонирхолтой гоё байлаа. Тэгээд дараа та тэгээ илүү гоё юм үзэх болно. Та баярлалаа. Лайк, коммент, subscribe. Сайн мэцэн үзэгчтэй би одоо Осны цэцлэнгаас гарч ирээд одоо зоо паркт орсон байна. Тэгээд та бүхэнтэйгээ сонирхож байгаа таатай. Ийм байт юм. Your chance word can challenge the tree of words гэд ийм олон төрлийн хоолнууд байдаг юм байна. Тэгээд олон төрлийн хөрөлсөн байт юм. Тэгээд амтны хоолнууд байт юм байна. Тэгээд таанд олон төрлийн зүйл гоё битгий хийх болохоор та хэд маань гоё санхун сууж үзээрэй. Одоо ийм ингээд тэнд амтан байна. Энд нөгөө сармагчингийн юу вэ? Хачдаг бай. Та YouTube даасан дээр юм байна. Сайн энэ манай ах хамаа тэгээд надтай хамт явж байгаа болохоор та нар лайк дараарай. Тэгээд энэ газар нь болохоор Америктэй их алдартай. Тэгээд хамгийн
их хүн очиж үздэг хамгийн их хүн орж мэддэг зоопарк. Тэгээд зоопарк нь дотор олон амтан юу гэдэг. Тэгээд энэ ихний амтнаар хоор нөө сармагчин байгаа. This guy's right here, Carly. Хойд бүр гадаа байна. Тэгээд санийх сармагчин байсан. Тэгээд одоо олон төрлийн амтан, олон төрлийн юмнууд байж байгаа. Тэгээд та хэд маань энэ би өөдөртөө ижиж магадгүй. Гэхдээ хэд их носгоогоор хэд их яахгүйгээр одоо та хэдтэй үзүүлээд явж байгаа. Тэгээд намайг ойлгоорой. Би нөгөө юу яаж уцаараа камер авч байгаа болохоор та хэдтэй аль болох гоё тухтай байдгийг үүднээс үзүүрч харуулж байгаа. Одоо тэр сармагчин Америк орн гээд Америкт ийм сармагчин тэгээд ийм амтны өрөөсөн байт юм. Тэгээд олон энэ сармагчин арилж олон харж юм. Good. Yeah. I will put some. Mhm. You know, Энэ хол энэ бүхэлдээ сармагчны газар байдаг юм байна. Тэгээд та бүхэн хэрэг очиж үзхийг хүсвэл яг Америкийн дэмэсэнд хол доо цаг гаруй явдаг нэг замаар яваад тэгээд Америкаас нь зоопарк Section 4 тэгээ асуучаарай. Тэгэх юм бол гараад ирд юм билээ. 7%. coming soon. Амтан байхгүй. Энэ хэвд болохоор амтан байхгүй дан ой мод тэгээ дан энэ юу гэдэг юм бэ? Тэгээд тэр горилла явж байна. Горилла. Ганц ой модын дотор гориллатай тэгээд энэ Ison амтан энэ хавар гэдэг юм. Гэхдээ би та хэдтэй аль болох амтан үзүүлээд та хэдтэй илүү юу үзэх илүү их юмыг харуулад явуулах болно. Тэгээд энэ ээжийн хүүхдэн тэгээд эднэр яг ийм газар амьдарч байгаад тэгээд яг ингэж өрөөд төрүүлээд тэгээд ингэж хоол хүнс өгөөд тэгээд ингэж явдаг. Бэлтгэнд орцсон. Бэлтгэнд орцсон. Тэгээд хипо гэдэг юм та. Тэр бүр юу шиг халим шиг. Okay, нөгөө талбар.
амтны өрөөзөнгөөс гарч ирсэн тэгэхэд амтан байт маань ийм ямаа тэгээд олон энэ үүр нь байна. Энэ үүр нь байна. Тэгээд энэ шигээ яг хоолноо хийх байгаар тэгээд ингээд олон төрлийн хоол хүнс тэгээд зэм хоцротоо зэж яадаг тэгээд энэ амтны өрөөзөн дотор амар олон төрлийн яг бидний бодсон шиг анааш зан юу юм байдгүй мэн. So silly. Энэ нэг юу юм бэ? Яг манай хөдөө ямаа мамаа өхөр байдаг шиг энд Америк зоо парк дотор юу байд юм бэ? Ямаа хойн энэ бүгд байд юм байна. Ямаа хойн өхөр сая одоо амтны хүрээлэнгээс гараад одоо нэг аюу буцагцаан тийм гой юмнууд байт юм тэгээд тэгээд хоригсох зүйлс гэмээр тамхи гар гаргаж орохгүй тэгээд арх ууж орохгүй тэгээд юм салж яаж орохгүй тэгээд нохоо авчирч орохгүй пингвин яаж орохгүй майхаа авчирч орохгүй тэгээд шуургатай өдөр ажиллахгүй юм байна. Тэгээд юм хад мадтай юм байж хад мадтай дотор амтан байдаг юм байна. Одоо тэр пингвин big exhibit. They're having a fun time exploring. Та ч бичиг таалагдсан бол лайкга дараа комент хийх зүрхтэйгээд тэгээд subscribe гэрээ тэгээд би дараагийн бичлэгэн дээр илүү гоё бичлэг оруулах болно. Тэгээд энэ бичлэг жоохон уйдахтай жиж магадгүй уйдахгүй санахтай жиж магадгүй тэгээд гоё хийж магадгүй тэгээд лайкга дараа subscribe дараад үзээрэй тэгээд та моддаг шүү. Bye.